158 жилийн түүхтэй базар сэтгүүл Met Gala 2025 оны шилдэг 13 загварыг танилцууллаа. Энэ Азаас зөвхөн ганцхан эмэгтэй орсон байгаа. Jenny орсон бөгөөд энэ нь өөрөөр Азчуудын тийм загварын хэм маяг соёлыг нэлээд дээгүүр оруулсанд нь хүмүүс нэлээд магтаж байна лээ. Мөн дээрээс нь би манай K-pop-ыг төлөөлж буй 4 одын ерөөдөө өмсөн хувцсны үнийг бас судалсан байгаа. Энэ Met Gala-гийн ивентийн дараа after party гэж байдаг. За after party дээр бас хөөрхөн мэдээллүүд олсон. Ерөөдөө ивент үйл ажиллагаа after party-г бүгдээрээ ерөөдөө маш тийм нууцлалтай явагддаг учраас хэр баргийн мэдээ гардаггүй. Тэгэд би олсон мэдээллүүдээ хүргэе гэж бодож байна. За тэгээ сайн уу K-pop-ч Aruka байна. За Met Gala-гийн part 2 дахь бичлэгтээ 5 морил. Тэгээд энэ бичлэг таалагдах юм бол өмнөх бичлэг рүү гаач ороод үзэж олно. Тэгээд өмнөх бичлэгээс орж ирсэн бол бас сайн байна. Бас дээрээс нь би сайн нэгдүгээр өдөр сайн дурын ажил хийж байгаад микрофоноо орхио авчих шиг болсон. Тэгээд одоо ерөөхдөө бол микрофоны минь оролт одоо байхгүй болсон. Тэгээд ерөөхдөө жоохон өөр сонсогдчихж магадгүй. За энэ жилийн Met Gala-гийн хувцлалтын код нь болохоор танд тусгаалan зориулсан эсвүү гэсэн тийм кодтой байсан. За бүр ингээд гүн утгаар нь лавшруулах юм бол эрэгтэй буюу хар арьстай эрэгтэйчүүдийн тийм загварын хэм маяг чиг хандлагыг илүү төлхөө харуулсан. Ерөөхдөө бол зохион байгуулагчдын зүгээс хувцсныхаа кодыг ингэж албаар бүрхэг үлдээсэн нь одоо энэ ирж байгаа алдартнуудад өөрсдөө тийм туршилт хийх боломжийг илүү их олгосон гэдгээрээ давуу талтай гэж бас яригдж байлээ. Базар сэтгүүлийн шилдэг 13 загвар байсан. За тэр дундаас шууд топ 5-аас нь эхлээд ярьчих гэж бодож байна. За 5 дахь байранд болохоор Gigi-гийн өмссөн тэр dress орсон байгаа. За тэр нь болохоор тэр хоёр хар арьстай дизайнер болон дуурчныг хүндэтгэж тийм загвараар авчирж ирсэн болохоор ингээд бүр одоо бусдаасаа тийм костюм шиг биш байгаа ч гэсэн нэлээд загварлаг бүр топ 5-т орсон байлээ. За 4-р байранд болохоор Jenny орсон. Jenny бас өөрөө Chanel-ийн багтай хамтарч ажиллах нь хэр гайхалтай байсан. Тэгээ Chanel-ийн өв соёлыг яг энэ сэдвтэйгээ ер нь төгс санаа нийлсэн гэж бас өөрөө ярьслах дээр өгсөн. Jenny-г өмсөн даашин зүг ерөөдөө 330 цаг ингэж зарцуулсан. Jenny-гийн ямар хувцсных нь ямар хэсгүүд тийм өөрт нь маш их оноо өгсөн талаар би бас яриа. Jenny-гийн өмсөн комбинезон эрэгтэй эсгүүрээр хийгдсэн бөгөөд эмэгтэй хүн өмссөн байгаа ч гэсэн ямар ч тийм нэг эмэгтэй загварыг бүдгөрүүлсэн байна гэж сайшаагцсан. За дараагийн нь болохоор одоо Jenny-гийн тийм урт нүмерэг бөмбөлөг хэлбэртэй нүмерг нь тэгээд тэр татвараа ингээд өмссөн байгаа нь хамгийн зөв сонголт байсан бөгөөд эрэгтэй эмэгтэй хувцсны заагийг яг голтон бариад ингээд өмдөн дээр маш том оноо авсан юм билээ. Одоо ер нь бол ингээд бүх ингээд загваруудыг томруулаад жижигрүүлээд нарийн хардын байна. Энэ загварын хүмүүс чинь тэгээ тодорхойлт юм байна. За 3 дахь байранд болохоор Doechii орсон. Манай Jenny Doechii хоёр хамтарч Extra L гэдэг дуу гаргасан. Louis Vuitton брэндээс ингэж төлөөж ирж байгаа. Гэхдээ оноо өгсөн зүйл нь болохоор тэр Apra ус нь маш хүчтэй мессеж өгсөн учраас 3 дахь байр руу ороход бүр түлхүү нөлөөсөн гэсэн. За 2 дахь байранд болохоор Zendaya, 1-р байранд Diana Ross гэдэг тийм алтартай жүжигч орсон мэлээ. Zendaya-гийн одоо энэ өмсөн хувцас нь болохоор 1-р байранд орсон Diana Ross-ийн тоглолжсэн киноноос ингэж санаа аваад тэгээд Met Gala-гийн улаан хэвсэл дээр явсан чинь азар яг урд нь Diana Ross явжсэн болохоор ингээд Zendaya-гийн рейтинг тэр чигтэн давхар ингээд өсөж байгаа байхгүй юу. За нэгт хэлсэнчлэн Diana Ross буюу 2013 оноос хойш Met Gala-гийн улаан хэвсний ясал дээр ирээгүй тийм жүжигчин байгаа. Хувцсан дээр нь одоо ачцээ хүүхдүүдийн нэрс буюу гэр бүлийнх нь нэрс ингээд тийм мөнгөн шигтгээ болор хатамглаар ингэж сийлэгдэн битсэн учраас энэ ерөөдөө 1-р байранд энэ сэтгүүлийн 1-р байранд ингэж орж байгаа. За дараагийн ярих зүйл болохоор манай Rosie руу шилжээ. Rosie Vogue төгсөн ажилтан байсан. За тэр бичлэгийг үзэхэд бол бүр маш их тогтолсон баг анх удаа очиж байгаа юм шиг амар хөөрхөн тийм хоолойны өнгө ингээд нэг тийм гоё нэг тийм хөөрхөн тэр дугаарыг үзээрэй. Тэгээд Солонгосынхаа makeup artist-а бүр зориулан авчирч ирж бүр нүрээ бодуулсан байлээ. За дээрэс нь энэ хамтарч ажиллаж байгаа брэнд нь болохоор 100% ингээд Rosie зориулжин загварыг гаргасан. Тэгээ Rosie өөрөө маш их тийм сэтгэл хөдлөл өндөр байгаа юм. Улаан болон хар өндөр өсгөдтэй сандалуудаа алийг сонгох гэж бодож жоод улааныг сонгоод тэгээ Met Gala-гийн ярьцлага дээр ингээд тусгаалan хөлөө дэше өргөж жагаад гутлаа танилцуулж исэн. За YSL брэнд болохоор 2012 оноос хойш загвар дизайныхаа чиглэлээ SL брэнд болгож хувиргасан юм байлээ. Өнөөдөр төлөө YSL энэ ерөөхдөө брендийн хамгийн гол ингээд баримтлагдаг зүйл нь болохоор minimal энгийн гэдгийг бүр ингээд нэгэн жигд амар барьдаг учраас Rosie ийм хувцас өмссөн юм гэж би ойлгосон. Smoking буюу эрэгтэй хослолын төрлийг маш сайн харуулсан. Хурц мөр, тэгээ гүн хэлбэрийн V зах, тэгээ нойтон үс нь үнэхээр тийм Rosie-г цэмцгэр хүчрхэг харагдуулж ингэж хэлсэн. Загварын сайтууд дээр зоригтой шийдэмгийн туршилтыг нэлээд хүлээсэн гэж хэлж байгаа. Тэгээ Rosie-г өмсөж байгаа хувцас болохоор ерөөхдөө 1980-ад оныг буцаа авчирж ирж байгаа гэдэг утгаараа бас нэлээд давуу талтай гэж
ярьж илээ. За тэгээд манай Rose тууд after party руу явсан. After party-н ер нь шөнийн тэг цагаас үрийн 4 цаг хүртэл ингэж after party хийд юм байлээ. Тэгээд after party-ных нь хувцас надад амар хөөрхөн санагдсан. Тэр чидүүн ягаан өнгийн жимстэй тийм пич өнгийн юпг. Тэгээд тэр юп нь ингэж хойно урдуураа ингэ богино хойно хаагаараа ингэ гоё урт байгаа нь богино пижаг өмссөн бол илүү гоё харагдах байсан гэж бодсон. Тэгээд яг ингэ папарацчууд ингэ зураг даарсан харсан чинь миний ингэ хуучны дурсамж ингэ сэтэрж байгаа байхгүй юу. Стилийн загварын шоуг тэр чигтээ сэтгүүлийн хавцснаас л хардаг гэсэн сэтгүүл эргүүлээл сэтгүүлийн хавцснаас ингэж Rose-ийн зургийг харж байгаа юм шиг мэдрэмжийг буюу хушны мэдрэмжийг надад амар өгсөн. Тэгээ би ерөөхдөө тэр сэтгүүлээ гоё харагдчихвэл хайчилж аваад дэвтэр дээрээ наагаал ер нь тэгдэг хүүхдүүд зөндөө байсан. За Jenny-ийн хувцас болохоор тийм олон хэлбэртэй тийм дүрстэй хувцснуудын нийлбэр байна гэж би харсан. Тэгээ Jenny-ийн өмсөн хувцас буюу дөрвөлжин тэр малгааны хүмүүсийн анхаарлыг маш их татчихсан. Charlie XX гэдэг дуучран мэдэн штэ. Тэр хүртэл малгайг магтаад ямар хөөрхөн малгай вэ гэсэн чинь Jenny баярлаад тэгээд бүр малгайгаа тэр дуучин төртөл өмсгөж үзүүлсэн гэсэн. Гурвалжин дөрвөлжин квадрат гэдэг тийм дүрсүүдийг нийлүүлсэн ч гэсэн маш тийм хөнгөн шингэн харагдсан. Дараагийн манай дуулан шуугааны эзэн Lalisa шуугаанд бол нэлээд хоёр талд хуваагдчихлээ. За зарим нь одоо нөгөө яриадсан Rosa Parks бол биш ээ. Зарим нь болохоор мөн байна гэд энэ нүдний шилтэй эмэгтэй хүний дүрс одоо Лисагийн хувцсан дээр байгаа ч гэсэн тэрийг яг ингээ Rosa Parks гэж батлах ямар ч өөр шинж тэмдэг алхаа. Тийм учраас бас нэг тийм буруутах гадаах хэрэггүй гэд. Ер нь өнөөдрөөс бас харахад ер нь жоохон чимээгүй намжчих юм шиг надад санагдсан. After party-ны стилийн хувьд болохоор маш тийм гоё чөлөөт ингээд jeans өмдөнд ингээд бас ингээд савхаар бас баг зэрэг хүрээлэгдсэн байсан. Гэтэ надад шууд ингээд маш тийм тухтай мэдрэмж өгсөн. Тэгэд ер нь бол тэр after party дээр jeans өмссөн хүн бараг харагдаагүй хаа. Top маягийн jeans энэ зүүн ер нь өмсөй даа гэсэн бодол шууд төрж байгаа хгүй. Ер нь тэгэл Met Gala гэдэг чинь тэр чигтээ энэ зууны загварыг тэр чигтэн тодорхойлчт юм болов уу гэж бодлоо бүр сүултээ. Өмсөн хувцсныхаа үнийн дүнгийн би жоохон гаргая гэж бодож исэн. Лисагийн өмсөн Louis Vuitton-ы яг Met Gala дээрх зориулагдчих хийсэн хувцас нь ерөөхдөө бол үнэлэгдэшгүй. За Louis Vuitton-ы трикон болохоор 1.7 сая төгрөгийн үнэтэй трико юм байлээ шүү. Бас цүнхэн бас 2025 оны загвар гэж аа. Үнэт эдлийн хувьд болохоор Bulgari брэндийнх байгаа. За ялангуяа тэр хүзүүний зүйлт нь болохоор бас үнэн байх. Тэгээ зүүсэн бүгч буюу 9.4 сая байсан. За дахиад өөр бүгч байгаа. Тэр нь болохоор 6.9 сая төгрөгийн тийм аксессуар зүүсэн байх нэ. За дараачих нь болохоор Rose болохоор YSL брендинг. За энэ хувцсыг бол хэлсэн Rose 100% зориулж хийсэн тийм бүтээл учраас бас давхар үнэлэгдэшгүй. Тэр нь болохоор 4.2 сая төгрөгийн сандал байх нэ. Зүүсэн зүйлтнийхээ үнийн хай гэж бодсон чинь 2024 оны коллекшн байсан. Ийм том luxury брэндүүд ч үнийн дүнгээ ерөөхдөө тавьдаггүй. Яагаад вэ гэхээр нэгт хамгийн түрүүнд quality ханшны хэлбэцэл маш их хийдэг учраас үнийн дүн өчигдөрч болон өнөөдөрч амар өөрчлөгдөв учраас тавьдгүү. Нууцлага байх тусам одоо мөнгөтэй хүмүүс илүү их сонирхдаг гэдэг тийм стратегийг барай явчихдсан байлээ. Jenny-г өмссөн юу болохоор палажин баасан тэгэхээр бас үнэлэгдэшгүй байсан. Бүгд нь болохоор Ruban Ring гэдэг 28 сая төгрөгөөр үнэлэгдсэн байлээ. Hugo Boss брэнд нэрээ хамбуугаас ингэж одоо солонгос үндэсний Jogari хөрөмг ингэж тусгаалan зориулж хийж өгсөн юм байлээ. Би бас энэ нэрээ яг хамбууг шиг харагдчихна гэсэн чинь нэрэл бас дээрэс нь фэнүүд нь яг иймэрхүү хувцас өмссөн, иймэрхүү загварын хувцас өмссөн байгаа нь маш их сэтгэл хангалуун, тэгээ маш их талархаад Hugo Boss брэндэд бас нэлээд талархал илэрхийлж байгаа харагдсан. Тийм олон хэмжээст олон давхарлсан энэ хувцсан дээр бугуун цаг л зүүсэн байгаа нь үнэхээр хэнцэр бас дээрээс нь чамбай байсан гэдгийг загварын тийм сэтгүүлүүд бас нэлээд онцолж илээ. Энгийн бүгж болон бугуун цаг нэлээд гоё чамин чимээд өгсөн. Тэгээд ийм байгаа. Тэгээд ерөөхдөө иймэрхүү зүйл болсон. Gala дээр ерөөхдөө алтартнууд ингэж хандив өгдөг гэсэн Metropolitan гэдэг ийм музейд зориулж хандив өгдөг. Тэгээд ерөөхдөө шуум сонсох нэ 31 сая $1 ашиг олж ерөөхдөө өмнөх жилүүдийн хаасаа рекордыг эвдэлсэн гэсэн тийм шуум ярьж байгаа. K-pop-ын зүгээс бол яг иймэрхүү байна. За тэгээд бичлэгийн таалагдсан бол лайк, subscribe дараарай. Бичлэгийн таалагдсан бол найзуудтай үзүүлээрэй. Ингээд дараагийн бичлэгээр уулзтлаа түр. Баяртай.